хүний айгүй бол юм яадах яг ярих гэхээр дуусчихдаг. Хамгийн анх орж ирээ шууд барилгын цэвэрлэгээ хийсэн байхгүй юу? Яг тэрийг ярих юм болох юм уу? Нэрэл ерөөсөө хинч чи одоо хичээлийн чанартай заалтаа малдаа гэж хэлүүлэхгүйгээр өөртөө айгүй хичээмтгий. Тийм ч учраас манай сургуулийн түүхэн ололт амжилтууд, шавнырын амжилтууд гараад байгаа байхгүй. Тэрийг нэг гоё хэлжмээр байна. Сайн байцгаана уу, намайг Пүрүсрэнгийн Сүглэгмаа гэдэг Хүсгэл аймгийн Шинээдэр суманд төрсөн одоо Эрдэмийн сан сургуулийн бүжгийн багшаар ажиллаж байна. 1-р ангиасаа эхэлж яг бүжгэлж эхэлсэн. Тэгээд бүжгэлж явж байгаад ер нь бол багасаа бүжигчин болно л гэж бодоод явдаг байсан. Тэгээд сүүлд яг төгсөх 1-2 жилийн үед арай өөрчлөгдөөд нөгөө цаг үеэ дагаад сүүлийн үеийн одоо эрэлттэй мэргэжлийг сонгоё гэд өөр мэргэжил рүү нэг хальт орох гэж үтсэн боловч ерөөсөө багасаа сонирхсан, дурлсан, хичээлсэн зүйл маань энэ эсэ учраас ерөөсөө эргэлт буцалтгүй яг энэ мэргэжлийг сонгосоо. Хүний амьдралын хамгийн үнэт зүйл бол гэр бүл. За түүний араас одоо миний мэргэжил одоо 1-р ангиасаа ахлаад төгс хүртлээ суралцах хугацаанд түүнээс хойш суралцаад төгснөөсөө хойш одоо хүртэл яг энэ бүжиг гэдэг үг одоо миний овг мэт яг урд маань дагалдаж явж ирсэн. Тийм учраас одоо миний гэр бүлийн дараа хамгийн эрхэм зүйл бол одоо энэ бүжгийн урлаг, бүжгийн багш хэмээх нэр маань юм байгаамаа. Нэг бүжиг заая гэж бодсон шүү дээ. Тэнгүүт шууд хөдөлгөөнийг ингээл сурах гал яг тоолол яг тэр хөдөлгөөнийг сурах гадхаас илүү цаад нарийн утга мөн чанар нь юу юм? Тэгээд энэ хөдөлгөөний чинь яавал амархан болох юм? Аль талаас нь хийвэл харуул те. За эхлээд харж явах хүүхдүүдээ тэгээд учрыг олчих. Учрыг олохгүйгээр битгий шууд даган дуурай. Учрыг олчих юм бол чамд амархан болно гэж дандаа хэлдэг. Бусдаас арай ялгарх онцлог давуу тал болов гэж бодож. 2018 онд хаврын би Эрдэнэттэд өмнө ажиллаж исэн байгууллагын шавнартай тоглолтоор ирсэн. Тэр үедээ одоо Эрдэмийн сангийнхаа удирдлагуудтай уулзаж танилцаад тэгээд манай сургуульд ирж багшлаач гэж хүсэл тавьсны дагуу 2018 онд ирсэн. Би ерөөсөө анх орж ирэхэд нь шантруулахгүй, айдас авах мэдрэмжийг өгөхгүй байхыг хичээдэг. Ямар хэцүү юм бэ? Сүрөө бүжигч ям би чадахгүй байна гэдэг тэр бодлыг ерөөсөө төрүүлэхгүй байхыг хичээдэг. Тэгээ хэцүү хөдөлгөөнийг одоо хэсэгчээл, детальчилж амархан болгох, эсвэл ингээд хэсэг хэсгээр нь зааж агаад тэрийн чадчихгүйт нь урам өгөж, дэм өгөж эхлээд энэ бүжгийн урлагта дурлуулахыг зорддог. Тэгээ хүсэл сонирхлыг төрүүлснийхээ дараа илүү чадахжуулах, чанаржуулах, сайжруулах одоо шавнараа бэлтгэхтэй ер нь тийм зарчмыг баримталдаг. Шавнар ахиж дэвшиж байгааг харахад бүр хамгийн сайхан мэдрэмж. Би унаас ч илүүтэй тэр хідэн ч төрөний өнгөн урамшуул юу гэдэг дээ тэрнээс илүүтэй шавнар маань яг тэр хүсэж байгаа зүйлийг маань сурах, өгөх гэж байгаа юмыг маань авах энэ төр бол бүр үнэхээр юм гоё. Манай сургуулийн хамт олон их чадварлаг багш ажилчдтай зөвхөн багш нар төдөө бүгдээрээ ер нь салбарын төрөл бүрийн одоо судлагдхуунуудын шилдэг багш нар байдаг гэж боддог. Тэгээд ер нь залуучууд ихтэй манай байгууллагын нэг соёл байдаг юм шиг байна. Ерөөсө хизээж хинч шахаж шаарддаг байхад бүгдээрээ одоо хин нэгний шаардлагагүйгээр л маш их хичээж ажилдаг. Яг л ерөөсө хүүхдийн төлөө төрсэн юм шиг хүн болгон бүр ерөөсө тэгж хичээж ажилдаг нь бол надад маш их сайхан санагддаг. Энийг хийгээд өгөөч, тэрийг хийгээд өгөөч тийм үү те. Эсвэл чи ингээд цагтаа ирээч, хичээлээ чанартай орооч гэж бараг хэлүүлдэг хүн байхгүй. Бүгдээрээ бүр яг ухамсарлцсан тий багш мэргэжлийнхаа үүргийг ойлгоцсон, ухамсарлцсан хүүхдээ сургахын төлөө бүгд яг хичээдэг. Тэр чанар нь надад бол үнэхээр сайхан санагддаг л да. Урлагч юм эсвэл бүжиг гэхээр гой сайхан биетэй болно. Гой сайхан гоозын талаасаа мэдлэг өгнж гэдэг юм уу те. Түүнээс илүүтэйгээр би хүүхдүүдэд тэгж хэлдэг. Гар гараа удирддаг уу? Чиний гар гарыг чи удирддаг уу? Хөлий чинь юу удирддаг вэ гэл бүр бага ингээ хөтөттэйгээ тэгж ярьдаг байхгүй. Тэгэхээр эхлээл заримдаа тий ингээл тэгнэ. Гар гараа удирддаг гэл зарим нь тэгнэ. Үгүй үүний цаана
тархины хөгжил явж байгаа гэдгийг би бүр эцэг эхчүүдтэй болоод бүх хүмүүст энийг үзэж байгаа бүх хүмүүст хэлмээр санагддаг. Энэ чинь бүжгээр дамжуулаад сонсгол, мэдрэмж, биеийн бядрын хөгжлөөс гадна тархины маш том хөгжил явагдаж идэг шүү гэдгийг хэлмээр байдаг. Сэтгэл зүйн хувьд бол маш төвчээртэй, эмийг эерэг талаас нь харж чаддаг, бусдын сайн сайхныг олж хардаг болдог. Бид нар яхаа тэмцээнд яваал ингээл амжилттай байдаг. Тэр одоо чухал биш. Тэр үед эрдмийн санд бүжгийн хичээлд орж исэн минь аз боллоо шүү. Бүжгийн хичээлд суудаг байсан минь өстой нэг сая нөлөөллөө шүү ч юм уу те. Эсвэл энд маш өндөр төлбөртэй сургалтыг аваад орсон чинь миний багадаа сурж исэн бүжгийн хичээлийн маань тэр юмнууд байсан байх шүү дээ гэдэг тийм мэдрэмжийг авч байгаа бол тэр миний хамгийн эцсийн зорилго бол яг тэр өнөөдрийн богинохон хэмжээний тэр амжилт ололт биш, ирээдүйд насан туршид нь суусан тэр мэдлэг, чадвар, боловсрол, хандлага болвол тэр хүнд үлдэх нь чухал гэж боддог. Манайх ч болохоор 2-оос 4-р ангида бүх хүүхдүүдтэй ангиар нь бүжгийн хичээл авдаг байхгүй юу? Тэндээс одоо цаашид бүжгийн мэргэжлэр сонгон суралцах эсвэл одоо онцгой авьяастай хүүхдэн төр байвал аав ээж санал олгоод танаа хүүхдэд нэг бүжгийн авьяас, төрөлхийн унган авьяас байна шүү. Цаашдаа энэгээр явбал боломжтой байна шүү гэдгийг бол зөвлөж ажилтдаг. Эцэгчүүд маань нэг ийм хүсдэг штэ тий. Эсвэл зарим хүүхдүүд ч гэсэн багшаа хизээ шууд бүжиглэх ингээл. Шууд орж ирэнгүүтэл юугүй шууд бүжиглээд эхлэнэ гэж боддог аахгүй. Гэтэл үгүй эхлээд суур дасгалуудаа сурна тий. Анхны мэдээлтүүнүүдээ авна. Тэгснийхаа дараа мэдээж бүжиглэж эхлэв штэ. Тэнгүүт одоо магадгүй учиргүй одоо нөгөө театр чуулгуудын том уран бүтээлчдийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүтээлүүдийг бүжиглээл юугүй тэгэл ахын чухал биш. Бүжгийн хичээлд орж ирээд 40 минут, 60 минут тэр хүүхдийн үе мөч, бие бэлдэр, булчин шүрмсийг ажилуулж, хөгжүүлж, хөдөлгөж байгаа нь ерөөсөө чухал. Шууд бүжиглүүлэх гэдэг нь бас нэг алдаа. Бид нар нөгөө нэг үсгээ үзэхгүйгээр шууд унших гад байдаг шиг. Шууд л бүжиглэнэ гэж байхгүй. Эхлээд суур дасгал юмнуудаас сурж иж хийвэл илүү амархан ч болно. Зөндөө олон уралдаан тэмцээнүүдэд оролцож байна. Тэрнээс одоо цөөхнийг нь дурдах юм бол хятад хэлтэй сургуулиудын хооронд болдог. Хятад бүжгийн улсын уралдаан болдог. Тэнд бол одоо манай шавнар тогтмол амжилттай орж 1-2 дугаар байр. За мөн шилдэг багшийн шагналыг авч исэн. Эрдэнэтийн яргуу наадам болоод өнгөрсөн жил зохиогдсон намрын уулзалт бас их амжилттай орсон. Хүүхдүүд маань бол за гараад ирэх юм байна гэж ер нь өөрөө харж исэн. Тэгсэн чинь нарийн шилдэг багшийн шагнал болох болсон чинь гинт миний нэрийг дууд тий. Би ерөөсөө өөрийгөө тэр шилдэг багшийн шагнал авна мамч гэж бодоагүй. Өөр сонио хүүхдүүдээ шагналыг аваалчаа зургийг аваад тэнд баг нөө өглөөнөөс ахуулаад нүүр амын буудаад хоол нэ дээрээ өглөө очиод шууд богоноос буугаал очиод байран дээр очиод нүүр амаа будаал эхэлдэг. Будан будаж дуусаад тэмцээндээ бүжиглүүлчихэл ёо гэл амсхийгээл нэг зураг мургийг авах санаатай сууж ирсэн чи харин шилдэг багшийг шалгаруулах болсон чинь дууд тэгээд тэр үед нэг сонин цамцтай гарцсан шагналаа авсан тэр их надад их урам өгсөн. Болох юм байна. Тэр чи яг нэг ковид үед үе болоод нэг хэсэг бүр тэнцээ уралдаан гэд хаагдцсан. Тэгсэн чи өөртөө итгэлгүй ч юм уу тэн дээр айгүй их мотивац аваа. За өгшөө илүү бэлтээ одоо илүү чадваржуулъя шанараа гэж бодоод их мотивац авч ирсэн шагнал тэрээдий. Баг дундын хамтлагууд байгаа. Тэднэрийг болохоор жоохон улс болоод олон улсад хүчин сэрмээр байна. Анги нийтээр ордог хүүхдүүдээ болохоор яг мэрэгжлийн бүжгийн суурь ямар байдгийг тэрийг яг үндэстэйгээр нь тийм цааш нь дараагийн сурах шатны сургуулиудад нь очиход нэг суурьтай цаашаа ингээд хөгжиж твшээд явах боломжтой. Зөв суурьтай хүүхдүүдийг бэлтгэхийг зорж явдаг та. Хүн болгон адилгүй шүү дээ тий. Заримд нь одоо бүжгийн авьяас заяасан байхад заримд нь хэлний авьяас гэдэг юм тий байдаг шүү дээ тий. Тэрэн шиг хүн болгон яг ижил төвшөнд сайн сурна гэж бол бүжгийг байхгүй. Өөр өөрийнхөө хэмжээнд ахих бол боломжтой. Тэгээ ер нь харцнаас нь үйл одоо илэрхийлэмжээс нь илтэлтэй жоохон ингээд өөрийнх нь сонирхлыг татаагүй дасгал бүжигч юм уу байх юм бол нурмгордөө байна шүү дээ. Тэнгүүт ингээд яг өөрсдийнх нь насны онцлог тохирсон эсвэл ингээд орчин үеийн тренд болж байгаа энэ төр аянуудаар бүжиг зааж өгөхөөр бүр айгуу дуртай баярлалаа агш өнөөдрөөсөө гоё эсэн шүү гэл тэгж хэлээл бүр өсөрч баярлал гард шүү. Өмнөх ангийн завсарлааг байхад л орж ирэх гээд орхоо гэж гэл тэгээд
Тэгэхээр айгүй бүжгийн хичээл ер нь хүүхдүүд их дуртай. Урлагийн наадмыг бол угаасаа сурагч, анги өдөрцөн багш сурагчдгөө хүсэн хүлээдэг. Хизээ алах лээ, юу ямар төрөл орох бол гээл жил бүр ингээд анги нийтийн бүжиг гээд 12 дугаар ангийн бүх хүүхдүүд хийх боломжтой хялбар мөртлөө арай жаахан бүрийн хэмжээний бүжгийг бодвол богинохон тийм флашмоб бурах богино хэмжээний бүжгийг өгчтээ. Тэгээд ерөөсөө 2-аас 12 дугаар ангийн бүх хүүхдүүд бүжгэлд сурдаг. Тэр манай урлагийн наадмын бас нэг онцлог. Дараа жилийн урлагийн наадамд анги нийтийн бүжгийг оруулахгүй байвал ямар вэ гэсэн чинь. Үгүй багшаа хамгийн гоё нь штэ, хамгийн чаддгийг яагаад хасж байгаа юм бэ гэх. Тэгээд одоо энэ бол манай яг тренд болоод уламжлал болсон ажиллаулаад цаашдаа явах бах. Хавар болгон манайхаас тайлан тоглолт хийдэг. Дууны хичээл, бүжгийн хичээл, хөгжмийн дугуйлангуудаараа сурсан мэдсэн бүх зүйлээ тайлагнчдад тоглолт хийдэг. Манай шанар одоо хүсэн хүлээдэг болсон. Тоглолт хийзээ илээгээл одоо сая намраас эхлээд асууж илээ. Нэгдүгээр ангид орсон нэг шав маань ах нь бас энд байдаг. Тэгсэн чинь би бас ах шиг ингээд тайзан дээр гарч бүжиглэнтэй гэсээр л орж ирсэн гэсэн. Сая өнгөрсөн хаврын тоглолт бол бас маш сайхан болсон. Эцэгчүүд маань сэтгэл өндөр бүх одоо бүр танихгүй хүүхдэн бүжгэнд явдггүй байсан ч одоо тэр тоглолтод оролцсон эсвэл тэр тоглолтыг урилгаар ингээсээ өргөдөж ирж үтсэн эцэгчүүд хүртэл ард ингээд битүү орж ирсэн хэвээр баяр хүргэе сайхан тоглолт боллоо гэж тэгжсэн. Бүжгийн хичээл урлагийн сонгуульсыг сургуулиуд хамаарсан хүүхдүүдийн одоо тайлан тоглолт айгүй хийж байна. Зөвхөн одоо урлаг төдийг одоо бүх талаас нь хүүхдийг хөгжүүлэх гэж хичээж байгаа эцэг их бусад мэрэгжлийн багш нар, бусад судлагдхууны ерөнхий эрдмийн багш нар, удирдлага арга зүйгээр хангаж байгаа манай удирдлагууд, менежерүүд бүгдээр нь их нь хичээл зүтгэл бол энэ шингэсэн баг. Мөн дээрээс нь одоо анги өдөрцөн багш нар, авиаслаг сайхан хүүхдүүдийг төрүүлж өгсөн эцэгчүүд, ирчил 30 жилийн манай тоглолт болно. Тэр одоо бас дүнээс ч сайхан тоглолт болгох гэдэгт итгэлтэй байгаа. Энэ цаг үед Эрдмийн сайн сургуулийнхаа нэгэн эдээс нь олж судлагдхуун бүрийн шилдэг багш нартай хамт ажиллаж байгаадаа туйлын баяртай байдаг. Үе үеийн төгсөгчид мөн үе үед ажиллаж исэн багш ажилтнууд одоогийнхаа сайхан хамт олон шавнар сурагчдаа бүгдэд нь Эрдмийн сайн сургуулийн 30 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.